CS2-ийн мапууд төрхий ажилтдаг ба гинэ. Leveled up. Түүнийг буудалцдаг, хүн алдаг, хүчирхийлэлтэй тоглоом биш юм. Харин энэхүү тоглоомын ард асар том математик тооцоолол, сэтгэл зүйн дайн болон геометрээр баялаг ертөнц нугдж байдаг үлээ. Таны гүүх хурд A site-аас B site хүртэлх хугацаа, бүхий л smoke, flashbang line-up-уудыг хүртэл Valve-ийн тусгай баг маш нарийн тооцоолж хийсэн байдаг гэд боддоо. Улмаар та зүгээрч нэг нэгнээ хөнөөдөг тоглоом тоглоогүй. Харин асар нарийн хөгжүүлэгдсэн тооцоологдсон тусгай завгарчлагдсан шатрын хөлөг дээр энгийн мэд боловч маш чухал даалгаврыг биелүүлэхээр оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж буй юм. Иймд өнөөдөр бид энэхүү тоглоомын газрын зураг буюу мапууд хэрхэн бүтээгдэж, тэнцвэржүүлэгдэж, илүү баалансч болгож юм байна шүү дээ. Гэхдээ энэ community map-нуудыг би бааланстай гэж боддгоо шүү дээ. Одоо бас нөгөө cache гэдэг map орж ирэхгүй байгаа шүү дээ. Valve эрхийн худалдаж авч мөртлөө орж ирэхгүй байгаа шалтгаан чинь балансыг нь Valve хийж байгаа гэсэн. өрсөлдөөнтэй бөгөөд сонирхолтой болдог. Мөн өөр ямар хүчин зүйлс нөлөөлж үйж энэхүү тоглоом улам сонирхолтой, амьтаа болдог тухай ярилцах болно. Ерөнхий ивент гэгч StorePay. Хамгийн сүүлийн үеийн компьютер дагалдах хэрэгслийг StorePay-ээр одоо аваад хуваан төлөөрэй. Окей. Ерөнхийдөө Counter-Strike дээрх мапуудын зохион байгуулалт бүтцэн City, Counter-Terrorist буюу хамгаалж буй талын тоглогчид Bomb Site дээр T буюу террорист талын тоглогчоос төрүүлж хурж очих боломжтой байхаар загварчлагдсан байдаг. Энэ нь хамгаалах ба дайрах гэсэн тоглоомын үндсэн механикийн нэг хэсэг бөгөөд төрүүлж Bomb Site-д хүрсэн City талд байрлал эзлэх, нөхцөл байдлыг унших, урьдчилан тактик бэлдэх боломж олгодог юм. Ийм давуу байдлаараа тэд smoke, molotov, grenade зэрэг utility-г урьдчилан ашиглаж орон зайг хянах, T талын дайралт болон маршрутыг хязгаарлах тактик хэрэгжүүлэх боломжтой болох юм. Харин дайрч буй террорист талын үндсэн зорилго нь хамгаалалтын бүтцийг сэтлэх, гинтийн дайралт болон урьдчилан тооцоолоогүй тактик ашиглан хамгаалж буй тоглогчдын эмзэг цэг рүү үхлийн цохилт өгөхөд оршино. Жишээлбэл нэг бомб сайт руу хүчтэй дайралт хийх гэж бомд харагдуулж эсрэг талын хамгаалалтыг татах замаар нөгөө бомб сайт дээр жинхэнэ дайралт хийх fake execute tactic. Мөн эсрэг багийн тоглогчдын хөдөлгөөн, utility ашиглалт болон байрлалыг ажиглан тэдний алдаа гаргах мөчийг хүлээж тухайн боломж дээр суурилан тактика боловсруулах дефолт тактикч мөн их түгээмэл бөгөөд энэ мэтэр CS2-д шатрын нүүдэл мэт олон хувилбар бүхий шийдвэр, тактикийн өргөн сонголт байдаг бөгөөд аль тал нь тоглолтын мэдээллийг илүү сайн цуглуулж, судалгаа хийж, дасан зохицож, аргачлалаа сольж чадсан нь эцэстээ давуу байдлыг олж ялдаг стратегийн системтэй юм. Тэгвэл бид танд өнөөдөр энэхүү стратегиудыг амьлуулдаг олон төрлийн сонголтуудыг олгодог CS2-ийн газрын зургуудын талаар мөн Valve хэрхэн энэхүү тоглоомыг cache яг тийм гоё байсан юм уу гэж. Тэгвэл нөө CS:GO анх тоглож бол cache амар дуртай байсан. Яг яагаад cache илүү гоё юм мэдэхгүй л байна. Одоо жоохон тухайн үеийн тоглоомыг enjoy хийж тоглож байсан. Одоо нөө үед сайн тоглоод эренгүүтээ гол шилжих юмнууд гараад ирнэ. Одоо яг тоглоомууд ямар ахлаа мэдэхгүй л байна. Тэгээ энэ ямар төвхтэй хэцүү юм бэ гэд бодсон юмнууд гарч ирэх л ах. Спортын төвшөнд үгүй олон жил амжилттай авч байгаа нууцыг тайлбарлаж өгье. За тэгэхээр та бидний мэдэж байгаачлан мөн мэдэхгүй хүмүүс зориулан хэлэхэд ерөнхийдөө CS2-т тэмцээн уралдаануудад ашиглагддаг томоохон гэж хэлж болох 10 мапын сонголтууд байдаг ба. Үүнд Dust 2, Mirage, Inferno, Overpass, Vertigo, Ancient, Anubis, Train, Cobblestone ба Catcher багтана. Эдгээрээс тэмцээний дүрм ёсоор багуудад бэлтгэл хийх, тактик боловсруулах балансгүй байсан. Тулд ердөө 7 map нь map rotation буюу тэмцээнд ашиглагддаг ба эдгээр mapууд нь улиралдаа эсвэл жилдээ нэг сэлгэгдэх, шинжилэл хийх замаар CS2-ийн тоглоомын e-sport экосистем өдгөө хүртэл амжилттай байгаа билээ. CS дээрх mapууд нь хэд их хонгол, жижиг тэгээд cache манайхан нэг тоглолтгүй хакерууд баг болохоор би дандаа cache тарж boost хийдэг байж лээ. CS:GO хат. Нэг мэдгүй юм байна. Хойд нэг аудитор ранктай байгааг биш мэн лээлсэн гэж. Лим бэлөө. Лим байсан баха. болон эсвэл нуугдаж болох зэтерхий олон нуувчтай байвал хинж тоглохыг хүсэхгүй штэ. Учир нь энэ Battlefield эсвэл Call of Duty биш юм. Харин Counter-Strike. Эдгээр тоглоомууд нь хайлт харахад адил мэд боловч тоглоомын темп, хурд, тактик боловсруулалт тэр чулуугүй азанд найдах нь хүртэл 100 цааш тоглоог байсан хараа. Бүхэл зүйлсүүд нь өөр хоорондоо асар ялгаатай юм. Та өмнө нь Dust 2 болон Mirage дээр наснасаж олон тоглосон байх. Тэгвэл та Dust 2-ын A short болон Mirage-ийн B short нар нь бараг 99% адилхан бүтэцтэй. Арай л дэндүү төстэй гэдгийг анзаарч ирсэн үү? Хэрв та Mirage-ийн гол зогсоод харавал энэхүү map нь ерөнхийдөө Inferno болон Dust 2-ын нийлбэр гэдгийг хүртэл анзаарах болно. Учир нь энэхүү map-ийн зохиогч нь өөрөө хэлэхдээ би энэхүү map буюу Mirage-ыг хийхдээ Inferno болон Dust 2-оос санаа авсан гэж хүртэл хэлж байжээ.
Тэгвэл харинта Mirage-ийг өмнө нь Mirage гэдэггүй харин The CPL Strike гэдэг нэртэй байжээ. Учир нь CS гэлтгүй бусад тоглоомын map зохиогчид хүртэл уг тоглоомынхаа аль нэг амжилттай газрын зургаас санаагаа авч өөрийн map-ыг хийсэн байдаг. Уг тоглоомд аль хэдийн болж бүтээд өөрийн байр суурийг олчихсан map-уудын blueprint нь бэлэн байхад угаасаа яагаад бүхнийг ихнээс нь хийх гэж өөрийгөө зовооно. Yes, there is no original idea. CS 1.6 тоглоомд Aztec гээд нэгэн алдартай map байсан шүү дээ. Тайд маань санаж байв. Энэ хүн map бол Dust 2-ын бүтцтэй маш идэл параллел байрлалд байх ба А болон Б бомб сайтууд мөн давхарлагдсан хаалгаар гарч байлдах, шатаар дээш өгсөн нүүр тулах гэл. Гэвч Aztec map нь мэрэгжлийн төвшөнд байхад асуудалтай байсан учраас намаг ус болон тэрл модон гүр билээ. Тэгвэл энэхүү map-ийн clone хөлбөр гэж хэлж болох map нь одоогийн ancient юм. Аль аль нь намаг чулуун бүтэц, дээш өгсөх давхарлагдсан хайрцагуд шат хэл. Харин гол ялгаа нь хоёр талын баланс буюу тэнцвэржүүлэлт юм. Ancient map одоогоос 4 жилийн өмнө CS-ийн хамгийн муу тэнцвэржүүлэлттэй map хэмээн яригдж байв. Судалгаагаар City тал нь эхнээсээ л 60% ялах магадлалтай эхэлдэг. Чи террорист буюу дайрч буй талаас эхэлвэл тэгэл comeback хийх сонголттой өргөлж нүр тулна гэд сэтгэл зүй болон азны л асуудал мэт байв. Харин өдгөө энэхүү map болох Ancient нь яагаад гэвэл line up-ууд байгаагүй юм байл да. Одоо төрөлтийн утаанууд бид рүү гарах флашнууд ч юм уу те. Тэм юмнуудыг хүмүүс мэддгүү байсан болохоор ер нь бол баалаас зарагдчихсан байж магадгүй юм байна. Тэ одоо террор талаасаа мэд эзэлж чадахгүй байх хэрэг ч амар бастай. Хүн бүхний хайртай аль аль тал нь бүх хил раундын турш 50% ялах магадлалтай болжээ. Гэвч нэг map-та өөрчлөлт оруулалгүй удах нь баг зэрэг асуудалтай нүүр тулгардаг бөгөөд үүнд тоглогчид уйдах, мэрэгжлийн тактикууд өлөг болох зэрэг асуудлууд бий ба ийм л учраас map зохион бүтээгчид цаг тутамд өөрсдийн map-а шинжил. City талаасаа ч гэсэн хэцүү шттэ утахгүй болоо. Гэтэ бодлоо. Террор талаасаа улаан өөрөө утахгүй, флаштахгүй гарч ирж байвал City талаасаа утах ямар шаардлага вэ? Бүр утахгүй зүр байлтчин ч ялна өстэй. Зүр төсөөлтөө аль талаасаа ямар ч хог хийхгүй тоглол улаан өрөөнд ап байвал террорууд яах вэ? Дийлэхгүй өстэй уусаа. Эймэн нэг ап барьсан, улаан өрөө нэг ап барьсан. Тэгээ б сайтнаа гуруулаа тоглоны төсөөлтөө. Хоорондоо өрсөлддөг байна. Үзэгчдэд ч хүртэл уйдгартай шүү дээ, тэ? Харин чингүүнийхэн дуртай map гэвэл CS Assault юм. Яг гэвэл энэхүү map нь тухайн CS 1.6 дээр маш их шинжилэл, шинэ механикуудыг авч ирсэн бөгөөд тухайн үед л ёстой жинхэнэ бүүм болж байсан шүү дээ. City тал нь дайрч хостож аваад энгийн нэгэн бомб плант хийж салгадгаас шинэлэг. Мөн террористууд дайрах биш харин эзлэн авсан газраа барьцааны хүмүүсийн хамт хамгаалж элдв өрөх отолт бэлдээл. Мөн тэрхүү мапд байсан хоёр том шинэлэг зүйл гэвэл нэгдүгээр террорист талынх нь гадаах орчныг ажиглаж юу болж байгааг харж болдог камерууд байдаг гэсэн шүү дээ. Мөн Дэвэр болон ард урдаасаа гээд 3-4 өөр талаар зэрэг байсан нь олон төрлийн тактик, шинэлэг зүйл туршиж өрсөлдөгчийнхөө огт төсөөлөөгүй зүйлсийг хийж раунд авах гэл маш шинэлэг. Уг нь энэхүү мапыг мэрэгжлийн өрсөлдөөнд харсан бол маш сонирхолтой байгасан биз. Мөн CS мапуудын өөр нэгэн төрөл бүхий л мапд мэд буюу гол гэж байдаг ба энэхүү байрлалыг эзэлсэн тал нь тухайн раунд авах магадлал 80 хүртэл хувь руу өсдөг байна. Учир нь энд л тоглогчид бие биенээ барьж авч террорист талынхан хааш зүглэхийг шийдэж харин City талынхан мэдээр хамгийн хурдан ротейшн хийх боломжтой байдаг гэд их чухал байрлал билээ. Жишээлбэл Mirage-ийн Jungle буюу цонх. Хамгаалж буй талын тоглогч хэд хол төрөөгүй бол дайрч буй талын тоглогчоос хурдан очдог. Энэ нь ч энэхүү мапын онцлог юм. Харин энэхүү хэд давуу тал гэмээр зүйлийн эсрэг нөхөөс олж ирэх зүйл нь террорист талын алдарт буюу AK-47 юм. City талын M4-өөс илүү дэмэжтэй, нэг тарихтад л үхэн, мөн харьцангуй хямдхан гэд бүгдээрээ асар нарийн тооцоотой. Энэхүү тоглоомын тэнцвэржүүлэлтийн нэг ихэнх хэсэг юм. Мөн ийм л учраас дайрч буй тоглогчид smoke, flashbang line-up-уудыг нарийн суралцах шаардлагатай гэдэг тоглогчдын AK байдгүйсэн бол яг хөө тэгтийн тоглоом ингээ төсөөлөнгүүд AK OP штэ зүгээр яг үгтэй OP штэ AK бол ягаад илүү хямдхан мөртлөө илүү хүчтэй нэг тарихтад нэг тарихтна гэдэг чинь шал ондооч штэ. Тэгээ Valorant ягаад хоёр талаасаа вандал авч болд юм бол тэр нь шудраг биш юм уу? Гэлэгч давхар баг хүчээр шахам сайжруулах сайн нөлөөтэй билээ. Харин эсэргээр Inferno map дээр дайрч буй талынхан эд дээр төрүүлж очиж мидийн контролыг байнга шахуу авдаг. Ийм тохиолдолд A site дээр хамгаалж буй City талынхан голыг уутаж, хамгаалалтын байрлал аван Inferno дээрх гол тактик өөрчлөгдөж, банан талыг эзэлж чадсан баг раундынхаа ялалтыг авдаг жамтай. Ancient, Mirage, Dust 2, Inferno гэл ерөнхийдөө та бүхэн ажиглавал мэдлийн үдл тоглолтын гол цөм хэсэг болж буйг анзаарч болно.
Учир нь сонголт болон эзлэхээс гадна мэдээлэл эсрэг талаа эргэлзүүлэх гээд сэтгэл зүйн асар их дарамтыг авчрах тул газрын зургийн маш чухал хэсэг юм. Гэвч мэдлээнгүй хідэн мапууд бий. Үүний нэг нь нюк юм. Гэвч уг мап дээр мэдлээн байхгүй байлаа гэд өөр нэгэн чухал газрын зургийн хэсэг байж л байдаг. Харин нюкийн чухал хэсэг гэвэл мэд гэж хэлж болох үс газар нь гадаа юм. Ягаад гэвэл энэхүү мап нь бусад мапуудаас онцлог бөгөөд гол ялгаа нь нүк нь баг 3 давхар гэж хэлж болохоор юм. Мөн вертиг мэдээс ер нь ялгаагүй юм байна л да. Гадаанаас аль аль нь руу орж болно гэдэг чинь мэдтэй яг л адилхан концепт байгаа сте. Харин нүк дээр гадаа болон ASIT smoke flashbang line-up-ууд мэдэхгүй бол энэхүү map дээр тоглох ялалт авах бараг л боломжгүй юм. Иймд энэхүү тоглоом нь ганцхан өрсөлдөгчөө буудаж алах биш, элдв янзын тактик, оюун санааны өрсөлдөөн хийх нь буудалцгаасаа илбэг бөгөөд ийм ч учраас шатрын том тоглогчид, манай Монголын Blitz Techno гэх тоглогчид энэхүү бичлэгийг та бүхэнд өргөд болсон Keydrop байлаа. Keydrop төр үнэгүй харьцаг 24 цаг тутам нээж болно. CDS код ажлууд 70,000 гифт таныг хүлээж байна. Тэгээд CDS код ашиглаад 20% бонус 50 цент бэлгийн даваарай. Унаас скинээ өөрсдөө мэдээж сайжруулаад авах бодож байгаа шүү. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. Манай Монголын Blitz Techno гэх тоглогчид маш амжилттай байдаг баг. Мөн Dust 2-ын long overpassing connector. Тэгээд мэдээж Inferno-гийн банана. Эдгээр газрыг амжилттай эзэлж чадвал өмнө нь хэлсэнчлэн тухайн раундын ялалтыг авах магадлал 80 хүртэл хувируу. Энэ ярьсан мапнуудын хамгийн тэрний нь бол overpass юм байна. Connector-ыг эзэлнэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Connector-ыг яаж эзлэх вэ? Нэг өнгөштэй. Эсвэл юм. Гэвч хүн алдаа гаргадаг хонь бүхний хувь магадлалаар дүгнэх нь мөн л өрөөсгөл үзье. Кон би шорт эзлэхгүй мó? Кон нь яг үндэ тэгэл мэдчих үүрэгтэй байгаа сте. Гэхдээ нэгэн утаагаар ч юм уу нэгэн хогоор тэг сити талаас коныг эзлээгээд хаалгаар гарч ерөөс үзэж байгаа. Би энэ мапыг мэдгүй байна. Би дараа нэг overpass тоглож юм кон орсноо, коно утаснаа зөв шорт гараа байлтаад байвал яа тий. Яг үндэ ажиллах юм биш үү? Зүгээр B сайтнаас флаш аваад конор байлтууд бүр айл сүрүүлэх юм шүү. Та нар Inferno дээр элдв янзын бэлтгэл, тактик бэлдэх шаардлагагүй. Зүгээр л бананыг хэрхэн эзлэхэл сурсан байхад хангалттай гэж хэлж байжээ. Мөн мэдээж мапуудын бүтцийн гол цөм бол бомб сайтууд. Хэрхэн хідэн янзаар бомб тавих вэ? Бомб плант хийж буй хүнийг хэрхэн хамгаалж хэрхэн гиндүүлж алах вэ гэдэг. Мөн пост плантийн үеэр хэрхэн бомбо хамгаалах гэл үлдсэн 50% бомб плант хийгдсэний дараа л эхэлдэг юм. Харин нэгэнт эзлэгдсэн сайт руу retake хийхэд smoke, flashbang, grenade, molotov гэж шидэх зүйлгүй бол мөн л адил боломжгүй. Ийм дэхвчлэн мэрэгжлийн тоглогчид аль аль талыг харгалзан үзсэн багийн 5 тоглогчоос хэн нэг нь өөрийн utility-г хадгалан үлдэх үе хүртэл бий. Мөн тэрхүү тоглогч ихэвчлэн support ролтой тоглогч байх бөгөөд diffuse kit авах, багийнхантайгаа ойр явах, өөхөх тохиолдолд ойрхон өөхөх гэд энэ рол нь магадгүй тоглоомын хамгийн хэцүү бөгөөд дарамттайраа үлж байж мэдэх юм. За тэгээд ер нь ихэнхдээ л сайн бууддаг эсвэл азтай л ялдаг шүү дээ. Иймд багууд ерөнхийдөө хамгийн сайн бууддаг, хурдан хөдөлгөөнтэй. Эсвэл бүр азтайгаа ч entry fragger буюу урдаа гаргах нь илбэг. Мөн post plant-ийн үе буюу retake хийх үед мапуудын бүтц тэнцвэржүүлэлт маш их нөлөөлдөг. Судалгаагаар Inferno-гийн A bomb site, мөн Dust 2-ын B bomb site-ыг өрсөлдөгчөөс нэг л хүний дутуутай байхад retake хийхэд бараг л боломжгүй гэж үздэг бол эсвэргээрээ Ancient-ийн A site, Mirage-ийн A site зэрэг газрууд нь харьцангуй амархан байдаг байна. Мөн энэ л үед тоглогчийн шийдвэр гаргалт, тооцоолол, радар уулан цагтаагаа харьцах гэдэг багийн ахлагчаас шалтгааллахгүй. Хувийн ур чадвар гэхээс илүү мэдрэмжийн асуудал маш их нөлөөлдөг ба мэрэгжлийн тоглогчид нь энгийн тоглогчоос энэ л хідэн хүчин зүйлээрээ маш том ялгаатай байдаг байна. Мөн Inferno-гийн B сайт ч бусад сайтуудтайгаа харьцуулахад маш хүндэлтэй ордог байна. Хоёр талын crossfire шалгах олон өнцгүүд гэл. Гэвч өнөө Falcons баг чинь нэг гайхалтай 3-5 тоглолтыг Mibri-ийн өөдөөс алдаад хожигддгийг санаж байгаа зү тэ. Тэгэхээр Inferno-гийн B сайтыг нэгэнт л эзэлсэн бол тэгээд та буудаж чаддаг л бол тэрхүү раундаа авах нэ. Өмнө нь миний дуртай map CS Assault гэж хэлсэн дээ. Тэгвэл мэрэгжлийн төвшөнд яагаад хостож буюу барьцааны хүн аврах төрлийн map хизээч орж ирдэггүй. Ирж байгаагүй тайлбарлая. Учир нь хамгаалж буй тал буюу террорист талынхан огт барьцааны хүнийг хамгаалалгүй. Эсвэргээр City талынхныг барьцааны хүний аван иргэн ирэх үед төрдөг дээр нь хүлээгээд дотож байх тохиолдол CS:GO, CS2-ын pub буюу энгийн матчмейкинг дарж байхад хүртэл маш их тохиолддог билээ. Энэ нь ч дайрж буй City талынхандаа маш их дарамттай. Мөн тэд дайрж орохдоо маш их өнцөг шалгах хэрэг болох ба мөн л адил буцахтаа тэр өнцгүүдэд дахин нэг удаа шалгана гэвэл энэхүү тоглоомын 2 удаа retake явуулдаа. Магадгүй бүр 4-5 удаа хэмээн олон тоглогчид үзсэн, бүр эсэргүүцэж, дургуутж байсан удаатай.
Мөн энэ нь тоглоомын уг мапыг тэнцвэржүүлэх огт боломжгүй ба засах гэж оролдох тусам уламд ордох, цаашлаад үзэгч тоглогчоо уйдан тоглоомын экосистемийг баг багаар гэмтэн тоглоомоос хөрвүүлэх аюултай юм. Улмаар CS:GO-ийн хамгийн алдартай носталжик map гэж хэлж болох Office нь хүртэл хинж тоглодоггүй. Тоглосон ч дандаа читерүүд таардаг гэд маш олон яригтай асуудалтай тул тоглоом зохион бүтээгчид энэхүү map-ыг цааш хөгжүүлэхээ болон харин дурсамжаа эргэн сэргээ хөгжүүлэх зорилгоор тоглох гэсэн тоглогчдод зориулан одоо хүртэл хасралгүй зарим тохиолдолд тэмцээнүүдийн шоу матч дээр үе үйл харагддаг болсон билээ. Мөн газрын зургуудад нөлөөлөх дахиад нэг гол зүйл бий. Энэ нь хүрээлэн орчин буюу цаг агаар, орчны чимээ, бусад жижиг зүйлс юм. Трин map дээр тоглох хүмүүсийн тоо буурч үзэн яддаг басны шалтгаан нь ч бороо ба аян цахилгааны дуу чимээ маш их нэмэгдэж тоглогчдын анхаарлыг сарниулах мөн өнгө нь хэд харанхуй. Тренийг хүмүүс тоглохгүй байгаа шалтгааны цаг агаар руугаа чигч байгаа юм уу? Яг үндэ эсрэгээр нь цаг агаараас нь болж тренийг тоглосон юм сте. Тэгээ банк л нартай байсан бороотой газар очих нь гоё байдаг. Би бол тэгж санагч байна. Наад map чинь бороотой болгооч явахгүй байгаа map штэ. Шүү. Цаг агаар нь бүрэнхий болсон тож холбоотой юм. Overpass дээр явдаг тэр галт тэрэгч бас ядаргаатай байдаг штэ. Харин нүк дээр хүмүүс тоглох дургүй байдаг шалтгаан нь мэдээж бомб дэлбэрэх хүрээ буюу хичнээн хол байсан ч үхдэг. Мөн дээр доор нь ялгахдахгүй B сайт дээр юм сонсоход хэцүү. Усан дор байгаа юм шиг гээд маш их хэцүү байдагт оршино. Уг нь бас CS дээр мапуудынхаа цаг агаар өдөр шөнийг нь хүснээрээ тохируулаад найзуудтайгаа хөгжилдөж болдог бол гоё юм да тий. Харин CS:GO-с CS2 руу шилжих үеийн маш том шинжилэл өөрчлөлт нь тоглоомын ялалтыг 16 раунд биш 13 раундаар авдаг болсон шийдвэр юм. Энэхүү шийдвэрийг зарим тоглогчид Valorant-аас хуулцглаа хэмээдэг ч 2003-аас 2004 оны үед энэхүү формат аль хэдийн CS 1.6-гийн мэргэжлийн түвшинд хэрэгжиждэг байсан бөгөөд он удаан жилийн дараа эргэн ирж буй үйл явдал юм. Энэ шинжилэл нь олон тоглогчид бүр мэргэжлийн тоглогчдын дунд хүртэл амсайтай байсан ба учир нь энэ нь тоглоомыг хэд сонжруулахгүй багуудын тактикаа өөрчлөхөд хүргэн мөн нэгэн чийдэгдсэн гэмээр багуудын тоглолтыг үзэгчид удаан үзэж уйдахгүй зэрэг олон эерэг үр дагавруудыг авчирсан бөгөөд үүний хамгийн гол давуу тал тоглолтын дундурх санхүүгийн шийдвэрүүдийг илүү оновчтой. Эко раунд ба бай раундуудын ялгааг улам тодотхон үн цэнийг нэмэгдүүлж тоглоомын темпийг илүү хурцсан юм. IG илүүдийн тархийг 200 шахуу хувиар тултал нь ажиллуулах зэрэг олон хувьсгалыг тоглоомд авчирчээ. Үүнээс гадна тоглоомыг тэнцвэржүүлдэг, утгагүй болгосон хэд хэдэн томоохон бууны шинжилгээлийн апдейтууд CS2-ийн тоглоомыг CS:GO байх үед орж ирж байсан бөгөөд тоглогчид үүнийг нь метан хэмээн нэрлэж зарим тал нь амсаатай, харин дасан зохицож чадаагүй үлдсэн хэдэн үзэн ядаж байсан хэдэн удаатай билээ. Жишээ нь гэхэд 2015 онд анх Deagle буюу Desert Deagle-ийн дүү хэмээн нэрлэгдсэн R8 Revolver буу анх орж ирэхдээ $800 худалдаалагдаж ямар ч зайнаас эсрэг багийнхаа тоглогчийг биеинд нь ч толгоонд нь ч бүр хөлөнд нь ч буудахтаа ганц л буудан авч болдог байсан гэж боддоо. Таны армортой армааргүй Аюус дээр. Нэг ямар ч өвгөл байсан. Цагаас армаар авцаасан гэж. Өглөө очил бисэд очиод тоглосон чинь Revolver-ороо буудалцаад хэлсэн шүү дээ. Огт хамаагүй. Тэгэд бүр гүйж явахдаа хүртэл байндаа боддог гэд энэ буу тоглоомыг бараг л сүрүүлэх шахсан та. Хүн одоогоос 8 жилийн өмнөх UMP бууна нэгэн апдейтер асар хүчтэй болон орж ирж. Аюус дээр дүү. Галил байтугай. M4 AK гэх буунуудыг хүртэл тоолгүй. Зөвхөн UMP л авч тоглодог байсан үе. Мөн 6 жилийн өмнөх CJ553 бууны шинжилгээ. Энд бол би байгаагүй. Маргаан дагуулж байсан удаатай. Учир нь энэхүү бууна тухайд ердөө $2800 үнэтэй байсан бөгөөд M4 шиг хурдан бууддаг мөртлөө AK-наас илүү дэмэжтэй. Тэгэж болоогүй recoil нь асар бага гэд CS:GO-ийн мэргэжлийн тоглогчдоос Valve өдөр бүр л энэхүү бууны талаар гомдол ирдэг байлаа. M4-оос хурдан бууддаг юм уу те? Уг бууны скинүүдийг $19-аас $187 хүртэл нь бараг 10 дахин шахуу өсгсөн гэдэг. That's crazy. CS-ийн скины зах зээлийг хүртэл сүрүүлэх шахжээ. Тэгэд ер нь л Valve өөрөө болдгоо дээ. Саяхан үртэл 7 хоногийн trade protection 5 улаан скинээр худах trade up хийж аавна гэд утгаар нь самарлаа штэ тий. За иймд тэгээ шинээр орж ирсэн Anubis map-ыг бүгдээрээ сайн сураад CS2-ийнхаа шинэ season буюу улирлыг амжилттай эхлүүлэхийн төлөө хамтдаа хийжээ. Яа би энэ Anubis-тэй тоглоогүй юм биш. Та бүхэндээ CS2-ийн талаар мэдлэг олгох, та бүхэндээ сайжрахад туслах талаас нь улам их бичлэг хүргэхсээр байх болно. Энэ жил 30k ранг хүрцгэн шүү. Баярлалаа. Чингүн байлаа. Окей, thank you гүнэ. M4 fire rate бүр догш үгүй шүү дээ. M4 fire rate амар их шүү дээ. Нарийн эмний чинь болонгууд fire rate нь багч гисэн ойрын зайд 4 бууд жалдаг. Бүдүү эмнийх болонгууд fire rate нь өндөр. Гэхдээ цэж рүү болонгууд 3 бууд жалдаг бай. 5 бууд жалдаг. 3 шаастай.
Жиш.